ордууд нь хандлагыг заадаг бөгөөд мөнхийн юм байна гэсэн үг биш байхгүй. За тодорхой нэг орд бүхэл амьдралаа ганцаараа өнгөрөх магадaltaй гэж харагддаг. За гэтээ хэд их дэвсүржимтгий амар сонсогч болно л доо. Гэтэл эдгээр хүмүүст харилцаанд ороход саад бодоод байгаа зүйлүүдийг энэ бичлэгээр яриа. Доор 12-ыг ордыг авч үзэн тэдэрийг ямар зан чанар урт хугацааны харилцааг хөндрүүлж болох мөн өөрчлөх хүсэлтэй хүмүүст зориулсан энгийн зөвлөмжүүд өгье. За өөр интро гоёлаад бичлэг рүү оръё. Хонь мэдээж хоньыг тэмцэгч гэж байгаа шүү дээ. Ер нь бол надад таарч байсан хоньнууд бол тийм нэх ярд бишиг ийм холоор хүмүүс биш байхгүй юу? Надад санагдсан юм дотор эрч хүчтэй, зоригтой, түргэн ааштай, тэгээ өөртөө ихтэй харагдсан. Тэд заа шинж зүйлийг эхлүүлэх амар дуртай, мөрөөдөж тэмцэх явдал дуртай санагдсан. Гэхдээ энэ зан ааш нь харилцаан дээр бол доктортой гоё байдлыг гацаа мэдэрч байх шиг. Асуудал нь юу гэхээр хайрын мэдрэмж арилахаар хоньнод цолхоо болж дахин адал явдал хайж эхэлдэг. Тэдний ганцаарлын үндэс нь эргчлөө бие даасан байдлыг илүүд үздэгт оршино. Зүйлийг үлдээл аажмаар амрах дадал суралцаж байнгын шинжүүл хайхын оронд халуун сэтгэлдээ салхихыг сур. Адал явдал руу хамт ордог тамдрагч илүү зохимжтой гэж би хардаг. Өхөр буюу тав тухыг иргэмлэгч ганц байхыг сонгох зүүнэнүүд. Өхөрд бол хүмүүст залхуу гэдгийг уусал залхууч биш л дээ. Уун бол яг ярьдаг шээ. Нэг тийм ер нь бол юм доктортой байдал дуртай юм шиг байхгүй юу? Мэдээж юу тав залхуу ичтэй. Тав тухтай таатай нөхцөлийг иргэмлдэг. Гэсэн чинь чанар тэдний итгэх зөрүүд болгодог санагдсан. Зөвхөн тодорхой амьдралын чанарыг баталгаажуулж чадах хүнтэй л удаан хамт явах сонирхолтой. Хэрвээ шаардлагатай чанд ширүүн болж байвал өхөр ганцаар байхыг сонгоно. Буулт хийхгүй байх талтай ер нь л харагдсан. Зөвлөгөө бол тэгэл эрүүл хэм хэмжээ ба төгс гэсэн хоёр ялгааг ялгах хэрэгтэй. Хамтдаа эмчиглэн нэгдэх нь төгс нэгчлийг олж авахтаа адил чухал байж болно шүү дээ. За ихэр буюу мөнхийн судлаач ухаантан. Ихэрэд бүгд жоохон бацаанууд гэж манайхан ярьдаг шүү дээ. Гэтэ яг үнэн юм шиг аа. Ихрүүл төрөл бүрийн харилцааны яриа сэтгэлийн сэрэлт дуртай. Сэтгэлийн сэрэлт ер нь бол их дуртай гэж аахгүй. Ямар нэг харилцаа хэвшмэл болж эхлэхээр тэдний сонирхол буурна. Нийгмийн өөрчлөлт болон авахлагдах айдснаас болж мөнхийн сэнгэл явна. Оюуны чадвартай, ухаалаг сонирхолтой хамтрагч сонгох гэдэг бол би ингэ зөвлөгөө өгч байна л да. Тэгэл нэг харилцаанд илүү гүнзгийрч үүснэ гэдэг туршилт хийхдээ яг адилхан их хэрүүд юм. За дараагийн үйл мэлхий сэтгэлээ хамгаалсан бах цайз маяг. Бүгд мэлхийг ер нь бол ер нь энэттэй шүү дээ. Тэмдэн 69 шиг гэснээр орчуулахаар хорт автар. Тэгэд байдаг шүү. За тэгээд мэлхийнүүд сэтгэлийн аюулгүй байдлыг хүсдэгч шархлах айц тэднийг барьдаг. Өнгөрсөн шархан эдгэж амжаагүй бол харилцааны эрсдлээс зайлсхийж ганцаархан аюулгүй байдаг учраас сингл байдаг. Зөвлөгөөл сэтгэлзэн тусламж найдвартай найз өхөд сэтгэл сэргэлтэнд туслана. Эрүүл боломжлолт ба өөрийгөө хамгаалах хит тусгаарлалыг ялгуул зүгээр. Дараа нь арслан буюу Лео тайзны гол дүр. Арслан магтаал дурлж өөртөө амьдралаа бусдын хараанд зориулж бүтээдэг. Хэрвээ тэдний өөрийн дүр од байх дээр төвлөрсөн бол ган хамтрагчтай гүн гүнзгий харилцаа мөнхийн анхаарлыг нь хуваах буюу анхаарлаа хуваалцж байгаа мэт санагдана. Зарим арслангууд олон хүний магтаалд баярлаж ганц хүн бүрэн нээлттэй болохыг хүсдэггүй. Учир нь тийм болохоор сингл байдаг. Зөвлөгөөл хамтрагчтай тайзны жүжигчин шиг хар олон хүний дунд гэрлэх нь ганц хайртай хүний харилцааг үгүй хийхгүй. Харин үржүүлж байна. Дараа буюу Вирго төгс төгөлдөр төсөлж. Охид бүхэл зүйлийг шинжилдэг. Үүнд хамтрагч нь бас орно. Тэдний өндөр шаардлага сонголт зуршлан хүнийг хасах хобби болох. Эсвэл боломжит хамтрагч нарыг тасралтгүй шүүмжлээд хүргэдэг. Ажил хэрэг цаг үе практикс болон романтик мэдрэмжээс илүү чухал болж ингэснээр ганцаар амархан ордогшдог. Шүүмжлэлийн оронд өөрийгөө байр. Хүмүүс төгс биш харин хамт өсөх боломжтой гэдгийг хүлээн авах хэрэгтэй. Жинлүр буюу Libra шудраг тэнцвэрийг хайгч. Миний тарсан жинлүрүүд бас нэг юм сонирхолтой яриа мөртлөө нэг давхар яах гэдэг мэддэг байхгүй юу? Тэгж санагдсан. Гэтэ мэдээж жинлүрүүд ийм найрлах хүсдэг бол олон зүйлийг жижигээс нь детальтай бодсноос болж шийдвэр гаргахад удаа шаарддаг байх. Тэд төгс тэнцвэрг мөрөддөг тул алдаатай хайртай тулгарч магадгүй гэд сонхоос зайлсхийдэг. Учираас надаа ер нь бол ийм байдал нь сингл байлгаад байдаг. Дараа буюу ер нь бол ямар зөвлөгөө өгөх вэ гэвэл төгс бус гоосхны хүлээн авч том шийдвэр гаргахын тулд жижиг шийдвэрүүдийг хурдан их дадлагыг нэмэх ёстой. Дараа нь хилэнц гүн гүнзгий нууцтай гэдэг. Хилэнцдэг хүчтэй мэдрэмж интенс байдлыг хүсдэгч өөртөө
олонний өмнө ил гарах дургүй хэсгээрээ шижиглэл сэтгэлийн хяналт тэдний ганцаарх тал руу түлхэнэ. Миний таарсан ер нь бол нэг юм яриа биш ч нэг бол амар дотгошоо, нэг бол амар гадагшаа. Тэгээ дунд талынх нь гэж байхгүй ч. Тэгэл ер нь бол тийм бүр дотготой хэсэг нь айдаг бол гадагшаа хэсэг нь бүр тоохоо болчихсон тэрийг. Нэгэнт тэгэл итгэл бий бол мас гүнгүжийг холбогддог. Тийм болох хүртэл тусгаарлагт нь илүү аюулгүй мэт санагданаа. Тийм учраас тусгаарлагцаар байгаад сингл байдаг. Бага ор тогтмол итэг жижиг дадлан цаг хугацааны туршид сайхан харилцаанд хүргэнэ гэж зөвлөж байна. За ном буюу эрх чөлөөтэй даяач. Миний таарсангууд нь 70 дахь юм уу хаашаа нэг найзын фракч болгоныг бүтэхгүй юм дурддаг гар байдаг шүү дээ. Тэд бол номууд учир нь аялал, философи, эрэл хайгуулыг эрхэмлдэг. Хавчуулах нь өөрийгөө алдах мэт санагддаг тул харилцааны эрх чөлөөг хязгаарлана гэж бодвол олон номууд ганцаараа байхыг сонгоно. Зөвлөгөө гэвэл тэгэл шин юм их туртай өөрөөр бил open minded хамтрах цайж олхон зүгээр харилцаанд тусгаарлагдах боломжтой зүйлүүд тогтоож би даасан байдлыг хүндэтгэж байдаг хүн олох хэрэгтэй. Capricorn буюу матар зэрэгдээ үнэнч барьдаг ч хэрвээ ч таньж мэддэг матар байвал ингэж л матар мөн үү царинаас ч хараад мэддэгдэж байна. Учир нь 12 ордоос хамгийн царины бидтэй ордууд шиг надад санагдсан. Матаржингууд ажил орж зориг байр сууриныг чухалчилдаг. Тэгээд хайр дурлалын оронд карьер баталгаа байх өв уламжт илүү анхаарах тул харилцаагаа хойшлуулж заримдаа хэр удаан хойшлуулах нь байнгын ганцаардал руу хөтөлнө. Зөвлөгөөг бол тэгэл бас хайрыг чухал ажил шиг адил хуваар харилцаанд гэсэн зорилтууд хугацаа тавь. Хомх буюу дараах нь би даасан босгч. Хомхот нь хөвөний эрхчлөө оюун санааны тусгаалтыг мэдээж хэрэмдэг. Миний мэд танихаар бол зөндөө байгаа юм. Тэгээд бүгд нэг ямар адилхан. Өөрсдөө хувийн үзэл бодолтой хийж бууж өгдөг. Ганцаардал эсвэл ажил, найз нөхдөд харилцаагаар илүү амар амгаланг олдог. Тэднийг бусдаас онцгой байдал урт хугацааны хайр дурлал төг удах байх. Зөвлөгөө бол эрхчлөө хүндэтгдэг хамтарч байх, хамтарсан зорилгонд тэдний холбоог батгах. Загс буюу мөрөөдөлт зүрх. Загсуу романтик мэдрэмтгий амархан дурлаж олонтой бодис өөртөө тохирохыг нь хайдаг. Яг загсууд ойлгомхай гидий. Гэтэ хэрвээ бодит байдал дээрээ мөрөөдөлтөнд таарахгүй бол тэд дотгошоо ухарч бүтээлч ертөнцид байрлана. Ихэнхдээ дотоод ертөнцийн хосоос илүү таатай санагддаг тул ганцаархан давтагддаг. Мөрөөдөл болон бодит байдлаа зөөлөнд харуулж таны бүтээлч ертөнцид хамт аялах чадвартай бүхий хамтрах сонгоорой. Эцэг мөнгөд ганцаараа байх гэж тэмдэглэх нь хөгжилтэй боловч үнэн бодит байдал дээр ганцаардал нэх гоё биш. Бүх ордын дотор асуудал үүсэх шалтгаан болон түүний шийдэл хоёулаа байгаа. За энэ хүртэл үзэлд баярлалаа. Psychogenadala. Тэгээд миний дараагийн бичлэгүүдийг цаг алдахгүй хүсвэл subscribe дарахаа мартаа. Өгөөр бичлэг өндөрлж байна. Дараагийн бичлэг дахин дарах хүртэл баяр. Гэхдээ хамгийн сингл гэдэг нь хилэнч шүү.